Би Facebook-аа хаачвал хэцүүдгэл юм байна тий. Тийм ээ тий. Юуг нь notification-ын юу тохиогоо хийчих юм уу? Don't disturb гэдэг. Тий, ууг нь тэрэн дээрээ л байгаа. Орж ирүү. Орж ирээгүй. Санийг яг лайв хийнгүүтээ алгуулчих юм. За дахиад үзье. Stop live stream гинэ одоо. Орж ирсэн ч юм уу? Хийгээд л байгаа л та. Тийм ээ тий. За орж ирсэн байна маа. За. Went something wrong гинэ. Дахиад уу. Тий. За одоо уг нь явж байгаа юм тий. Yeah. Went something wrong гинэ. За одоо лайв явж гин хөө хоёлаа. За бид хоёр лайв бичгээд жоохон баг зэрэг техникийн садал гарсан учраас жоохон хоцорчлоо. Гэтээ өнөөдрийн подкаст маань болохоор 19 дахь дугаарын бичлэлт байгаа. Бидний бичлэл дээрээ лайв хий гэж тохироод Harvard-ийн их сургуулийн профессор Эми Эдмондсны The Fearless Organization буюу айцгүй байгууллага номон дээр тулгуурлан агуулга хүргэж байна. Тэгэхээр энэ номыг уншсан хүмүүс байвал та бүхэн бас чатаар холбогдорой гэж хэлмээр байна. За сайхан амарсан нараа. Орооны минь тий. Тий, сайхан ажиллаа. Сайхан ажиллаа. Би өглөө болсон болохоор сайхан амарсангаа асуучлаа. За сайхан амарсан уу? Би хараа асууя тий. Сайхан амарсан уу гэдэг. Сайхан амарлаа. Ямар ч л гэсэн Монгол торой зээр арай гаагүй болсон. Буцаад хүмүүс ажилдаа яваад эхэлчихүүдээ тий. Ер нь л яваал гэсэн л та хүмүүс. Тэгээд одоо бас зарим нэг фитнес шийдэж нэлээ саун ч юм уу. Зарим цөөн хүнтэй сургалтын ажиллагааг бол зөвшөөрчихсөн. Тэгээд явж байна. Ер нь л гэтээ стил маш сайн болгоомжтой байхгүй бол алдуурууд болоо ахын татамжтай илэрсээр л байгаа. Илэрсээр л байгаа юм тий. За. Тэгэхээр энд бол бүх зүйл их зүйлөө зогссон. Яг одоо essential business гэдэг хоол хүнстэй хөргөлтийн бизнесүүд бол явж байна. За ихэнх хүмүүс бол бүгдээ ихэнх нь гэрээсээ ажиллаж байгаа. Гэрээсээ ажиллаа. Нэг талаараа хүмүүс гэрээсээ ажилласан чинь анх удаага гэр орондоо ийм их цаг зарцуулж байна. Айтайхан юм байна гэд. Тэгээд сүүлийн үед хүмүүс ер нь ингэж хэрэггүй ийш тийшээ аялаж очиж конференс уулзалтуудад явдаг байдлаа багасгаад, зардлаа багасгаад онлайнаар ингээ ажиллаа хийчмээр юм байна гэж яриад байгаа. Тэгээ энэ нөхцөл байдал ч гэсэндээ барууны орнуудын ажиллаа явуулдаг арга барилд маш их нөлөөлөх юм байна гэж ярилцж байгаа. Зөв. Тийм. За ингээд хоёлаа подкастаа цааш үргэлжлүүлэе гэж бодож байна. Тэгэхээр Эми Эдмондсны гол айцгүй байгууллага номын гол агуулга юу вэ гэхээр ерөнхийдөө л байгууллагын аюулгүй сэтгэл зүйн аюулгүй байдал гэж яриад байгаа. Хүн ажилд орохдоо хамгийн түрүүнд тухайн байгууллагатайгаа сэтгэл зүйн гэрээ хийж ордог байгаа. Тэгээд сэтгэл зүйн гэрээнээс гадна сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг утгын сүүлийн үед маш хүчтэй орж ирж байна. Үүний шалтгаан гэх юм бол тарих судлалын ухаан хүчтэй менежментэд хүчтэй орж ирж байгаатай холбоотой болж байна. Өмнө нь бол одоо менежмент манлайлал юу гэж ярьдаг байсан гэхлээр шал дэмий хэрэггүй юм ярьж ахын баталгаагүй натлгаагүй юм ярьлаа. Тэгээ хүнд сайхан хандна гэсэн үггүй өдр гэдэл няцаадаг байсан байгаа юм л да. Ерөнхийдөө энэ зүйл ур чадварын зүйлсүүдийг гэтэл одоо тарих судлалын ухаан орж ирснээрээ
Түүний ололт амжилтууд ч гэсэндээ судалгаанууд ч гэсэн улам нарийн болсноороо үгээ сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг чинь асар чухал юм байна. Хүний сармагчин тарих, emotional тарих нь хэд хүчтэй мэдрэмжинд аюул давтаад ирэхлээрээ оюун ухааны чадамж нь хүртэл буурд юм байна гэдгийг зөндөө олон талаас нь олон төрлийн судалгаагаар тогтоочод байгаа юм л да. Дэмж учраас бид нэр хүнд нөлөөлөх 5 хүчин зүйл гэж өмнөх одоо 17 дахь подкастаар ажигсэндээ хуваалцж байсан. Өмнө нь бас зөндөө олон подкастууд дээр энэ тухай хуваалцж байсан байгаа. За тэгэхээр нараагаас ч гэсэндээ асуулт асуумаар байна л да. Айдас юу ямар үүрэгтэй юм болоо? Хүүхний амьдрал хэрхэн нөлөөлд юм бол? Тэгэхээр хараа айдас тэгвэл хүүхний амьдралд юугаар нөлөөлдөг те? За эсвэл үнэхээр байгууллагад ямар юугаар нөлөөлдөг юм бол гэдэг энэ асуултыг би яг өөрөөсөө сая асууж суулаа. Тэгэхээр мэдээж зарим талаараа магадгүй эерэг нөлөө байдаг. Гэтэ сөрөг нөлөө нь илүү юм болов уу гэж бодлоо. Эерэг нөлөөний хувьд магадгүй одоо тийм би өнөөдөр хичээж ажиллахгүй бол ирээдүйд тест тодорхой хэмжээний санхүүгийн орлогогүй болох. Эсвэл одоо оюутан хүн яг би өнөөдөр хичээж гэрийн даалгавраа хийж юм сурахгүй бол ирээдүйд ажлын байргүй болох ч юм уу те. Ингээ айдас дээр үнслээд магадгүй уршилж болох юм. Гэтэ энэ урагшилсан алхам маань хол явахгүй хальтаа айдас байнга айдастай байгаатай л те. Тэгэхээр илүү одоо чин сэтгэлээсээ хандаж дуртай юмдаа гүн анхаарлаа төвлөрүүлж ажиллах нь өөрөө илүү айдсаас илүү амжилттай байх хаа гэж ингэж бодож суулаа. Яг үнэ. Тэгэхээр айдас тодорхой хэмжээнд танд стресс төрүүлнэ. Тэгэхээр кортизол, адреналин гэх мэтчлэн гормонууд ялгараад бага хэмжээнд бол урагшилж болж байгаа тодорхой хэмжээнд. Гэтэл дандаа яана одоо ингэхгүй бол ингэчих үү дээ гэж дандаа айцтай яваад байвал хүн өсрөнгөө урагшилж чаддаггүй юм байна. Дээрээс нь нэг зүйлдээ л ингээ гацаад байдаг гэсэн үг. Тийм. Илүү тархин илүү ажиллахгүй юм байна л та тийм. Одоо юу гэдэг айдас өгнө гэхлээр одоо ингээд зүрхэн зогссон байгаа хүнийг магадгүй ингээд цахилгаан дээр зогсож байгаа юм шиг тийм. Цахилгаан зохиод тэгээд ингээд босгож ирээд тэгээд байнга тэр хүн чинь босоотой байлахын тулд ингээд цахилгаан зохиож болохгүй шүү дээ. Тэрнтэй яг адилхан юм болов уу гэж мэдрэмж төрлөө. Тийм яг үнэ. Тэгэхээр удирдлагууд одоо лидерүүд гэсэндээ за хүмүүсийг айлахгүй бол мотивацчдаггүй шүү дээ. Яагаад айлгаж болохгүй гэж гэсэн тийм асуудал хүндэтгэл дөө. Гэтэл уг нь бол зөвхөн хүн толгоогоо их ажилуулах шаардлагагүй, гараараа л ажил хийдэг тийм механикл ажил сэтгэх шаардлагагүй бол баг зэрэг айлахад бол асуудалгүй. Айцаар бол ажлыг урагшлуулж болно гэсэн. Гэтэл одоо 21-р зуун, дижитал 900, мэдлэгийн 900-д хүнийг байнга айцаар ташуурдах юм бол оюун ухааныхаа чадамжийг бүрэн ашиглаж чадахгүй, асуудлыг том зургаар нь харж чадахгүй. Нөгөө бидний бизнес дээр маш их яриад байгаа инновацлог байдал, бүтээлч байдал бол үгүй болдгоо. Ялангуяа бизнес уламжлалт процессоос холдоод инновацлог бүтээлч шинэ сэтэл санаа гаргадаг тал руу хөгжих гэж байгаа бол айцаар удирдна гэдэг бол гацаанд оруулах хамгийн том нөхцөл болдгийм байна гэдгийг бол сүүлийн үеийн судалгаанууд дээр асагч тогтоогоод байгаа. Тэгээд бид нар яг багаасаа айц гэхлээр аав ээждээ загнуулчихгүй гэх айдаг байсан санаж ин л та. За одоо буруу зүйл хийчихвэл. Тэгээ айсандаа болол ерөөсөө алдаа гарах юм бол нууж эхэлдэг. Нуудаг тий. Миний хувьд ч гэсэндээ одоо ядгийн айгүйх юм алдаж асгадаг төрлийн хүүхдтэй л да. Инээдтэй. Юм алдаж асгачаа тэрийг нуух ч юм уу тий. Тэгээд тухайн мөчөд л асар их айц давтаж байгаа байхгүй юу. Тэгээд байгалийн инстинктээрээ бид нэр цаашлаад өөрөөр хэлбэл багасаа алдаа гарах юм бол бид нар нуунаа тий. Цааш нь далд хийж одоо ингээд хүнд мэддэгдүүлэхгүй би амиа хамгаалах ёстой гэдэг тийм инстинктэд хөтлөгдөөд идэв юм байна. Тэгээ энэ нь бизнес дээрээ юу болдог вэ гэхлээр баг зэргийн процессын хувьд ч дээр за оюун ухааны одоо шийдвэр гаргалтын хувьд ч дээр жоохон алдаа гаргахад бид нэр удирдлагаасаа ханд олноосоо нууж эхэлдэг. Тэгээд асуудлыг нэг мэдхэд маш асар том хавгнуулсан байт юм байна л да. Тийм ч учраас бид нэр ингээл нөгөө
бизнес нь хөгжихгүй, өөртөө бас хувь хүнийхээ хувьд хөгжихгүй нэг юм тойрог дотор эргэлдээд л тэгэл тамийн тооны өвлгөршгөл юм болдог гээд энэ бизнесийн олон жишээнүүд бас харуулад байна. Тийм байна. За ингээд цаашаа өргөжлүүлэхэд ерөнхийдөө энэ хүний сэтгэл зүйн аюулгүй байдал нь хүний ямар хэрэгцээтэй холбоотой вэ гэхээр хамгийн нэгдүгээр харьяалагдах хамаарах тийм. Үүнийг болохоор Масловын хэрэгцээний онолоор 3 тавьсан байсан. Гэтэл одоо тарих судлал мотивацийн онолоор хамгийн нэгдүгээр тавиад байгаа. Учир нь гэх юм бол хүн олон мянган жилийн туршид овг амьгаараа амьдарч иж, амьд үлдэж ирсэн, аюулаас өөрсдөө хамгаалж ирсэн. Тэгэхээр ганцаарлагдана, тусгаарлагдана гэдэг бол яг амиа алдах байгаатай адилхан асар том аюул байдгийм байна. Тийм учраас харьяалагдах хамаарна гэдэг бол хүний үндсэн хэрэгцээ, суурь хэрэгцээний нэгэ гэдгийг та бүхэнд хэлмээр байна. За тэгээ цаашлаад явхлаараа хүний дахиад нэг хэрэгцээ бол бусдад таалагдах, нөгөө нэг овг аймагтай харьяалагдаад дунд нь бас нэг айтайхан байр суурь олоо явах нь шүү дээ. Тэгээд цаашлаад мэдээж хамгийн суурь хэрэгцээ амиа хамгаалж үлдэх тийм. Ерөнхийдөө энэ айдсан байгууллагад бас хүнийг одоо юу гэдгийг сэтгэл зүйн аюулгүй байдал хөндөгдөөд ирэхлээр л ерөөсөө за би хамаагүй тэнэг асуулт асуучих вэ гэж айгаал тий. Тэгэл бусдыг асуултаар нь дүгндэг гэсэн шүү. Би ер нь чимээгүй бай. За чадваргүйгээ харагдчихвээ. Тийм учраас би алдаагаа нууя. Тий. Намун сөрөг сэтгэл хамаагүй төрүүлчих магадгүй. Хамаагүй одоо сөрөг нөгөө нийтийн их хүмүүсийн санал нэгдээд байгаа тэр зүйлийг өөр өнцгөөс харсан өөр шийдэл гаргаж ирэхэ болий би чимээгүй бай. Хүмүүс ер нь ихэнх нь л ингээд энэ санаатай санал нэгтчлээ штэ гэдэг ч юм уу тий. За альсгүй тогтсон энэ дүрм журам байгуулгын энэ тогтсон дүрм журам надад таалагдахгүй байна. Гэхдээ би энийг хөндөх хэрэггүй байна. Ягаад гэвэл олон 10 жилийн туршид, олон зуун жилийн туршид энэ байгууллага ингээл яваад ирсэн юм байна штэ. Гэх мэтчлэнгээр сэтгэл зүйн аюулгүй байдал байхгүй байгаа тохиолдолд хүн иймэрхүү яриандаа өртөгдөөд аливаа байгууллага шин санаачлаг гаргах, тогтсон хэв журмыг эвдэж бизнесийн процессыг сайжруулах, за магадгүй инновацлах санаа гаргах гэдэг бол ерөөсөө л яг энэ диалог өөрөө өөртөөгөө ярих ярианаас үүдээ байхгүй болж эхэлдэг юм байна. Тэгэхээр яг энэ хэсгийн тухайд чамд ямар сэтгэл бодлоо төрж эхэлж байна? Илүү нөгөө шинээр орж байгаа ажилтан байгууллагада орчоод ингээ буруу хийчихвээ гэл те. Тэгэл хурал морал дээр л ерөөсөө илүү үг хэлэхгүй айл болох бие бариад айл болох нөгөө бусдад таалагдах гэх эвгүй сэтгэл төрүүлэхгүйгээд өөрийнхөө бодлыг илэрхийлдэггүй. Ялангуяа шинэ ажилтнуудад бол одоо нөгөө энэ тэр байгууллагын ажилтнууд гэдэг тэр нэг нийгэмшил дотор хүрээлэл дотор багтах гэж те эхний ээлжинд бол яалтчгүй тийм нэг айц төрсөн байдгийн байна гэж бас ойлголоо. За дээрэс нь бас Монголын ихэнх одоо өмнө нь хуучин бол одоо Монголын ихэнх байгууллагууд ажилтнуудаа дандаа захиргааталтай аргаар удирддаг байсан. Ялангуяа төрийн захиргааны ч юм уу байгууллагууд яалтчгүй тийм байсан. Тэгээд битэрийн бас мэдихтэй хэд хэдэн компани одоо 50-60 гарч байгаа удирдлагууд яалтчгүй өнөөгийн залуус өөр юм байна. Бид нар бол одоо хуучин шигээ те болохгүй бол нэг одоо шанаадад авчдаг те тэр арга барил маань өөр болчихжээ. Тэгэхээр одоо би удирдах арга барилаа өөрчлөхгүй бол болохоо байжээ гэдэг хэрэгцээгээ мэдэрчихсэн. Тэгээд хандж байгаа тохиолдлууд бас байгаа. Яг байна. Тэгэхээр энэ бол шал ондоо 90-100. Тэгээ биднээс ажиллах арга барилаа ч гэсэндээ шал ондоо байдлаар өөрчлөхийг шаардж байна. Учраас сүүлийн үеийн судалгаа, сүүлийн үеийн ололт шинжилтүүдийг бид нэр ингээд шинжилтүүдэд суралцах хэрэгтэй болж байгаа юм л да. Үүний нэг нь бол мэдээж подкастаараа дамжуулан хүргэхийг хичээж байгаа тийм. Тэгэхээр яг түрүүний хэлсэнчлэн айдас богино хугацаанд яг жоохон мотивац зүйлж болно. Гэхдээ урт хугацаанд бол асар аюултай. Түүний нэг нь бол юу вэ гэхлээр сэтгэлийн менежмент гэдэг арга барилд хүмүүс сууж одоо арга барилыг эзэмшиж эхэлдэг юм байна. Өөрөөр хэлбэл тухайн орчинд амьд үлдэхийн тулд юм уу тухайн орчинд ямар нэгэн байдлаар удирдлагадаа таалагдаж ажлаа явуулахын тулд хүн сэтгэлийн менежмент гэдгийг хийж эхэлдэг юм байна.
Тэгээд сэтгэлийн менежмент гэдэг нь юу вэ гэхээр за би ястаа алдаа гаргаж болохгүй хүмүүсийн өмнө төв сайхан харагдах хэрэгтэй гэж бүх алдаагаа нуухна штэ. Хурал дээр илт ингээл нөгөө байгууллагын нөгөө хүмүүс зөндөө олон алдаа гаргачаад байгаа нэ. Манай байгууллага манай аль байгуу сайн хамгийн сайнаар ажилласан. Энд бол бидний буруу, шинэ бол харилцагчийн буруу гэдэг ч юм уу те. Харилцагч руу чигчдэг шүү дээ. За тэгэл эхний орлогоор бүхнийг зөв хийн гэдэл зүтгэждэг. Тэгэхин тулд ингээл төгс байлгах гад л. Гэтэл одоо сүүлийн үед бол ажаал буюу ингээд хийж эхлээд явцын донд сайжруулах гэдэг процессын сайжруулах хийх тийм арга бол хүчтэй орж ирж байгаа шүү дээ. Харин сэтгэлийн менежментэд хэд төлрөөд ирэхлээрээ бүх хийж байгаа юм анхны орлогоор төгс байлгах гэж хичээдэг. Тэгээ анхны орлогоор төгс хийж чадаагүй шууд бууж өгдөг. Өө би өстой чадваргүй юм байна. Би чадахгүй юм байна. Ингээд будаа гэд бууж өгд юм байна л да. За тэгвэл альсгүй л хойшлуулаад төгс байлгах бол хойшлуулаад байдаг. Заримдаа бид нар ажиллагаа хоошин тавиал орхиод байдаг шалтгаан нь төгс байлгах гад бусдад таалагдах гад ч юм уу атайхан байлгах гад хойшлуулаад байдагтай холбоотой байж болох юм байна. За мөн дарагтайгаа би байнга санал нийлэх ёстой гэж боддог. Тэгэл за дарга юу гэж хэлэн би бүгдийн сайхан бичиж аваад тэг яг энийхэн дагуу хийнгээд. Гэхдээ яг гарч ирээд бол сэтгэл бодол энийг ажиллаа хийх арга бар шал хондоо байдаг. Тэгээ маш стресстэйгээр бухимдалтайгаар өөрийнх нь санаагаа илэрхийлээгүй байдалтайгаар ажиллаа хийдэг. Тэгээ халтурддаг төрлийн зүйлүүд процесс ажиглагддаг шүү дээ тий. Яг үнэ. Тийм тэгээд мөн сэтгэлийн менежментэд түгээмэл ажилладаг зүйл бол алдаагаа шууд бусад руу чихнэ. Ганцхан энэ нь Монгол хүмүүс байгаа биш. Дэлхийд даяараа олон том менежментийн байгууллагууд ч хүртэл байдаг. Гэхдээ үүнийг багасгахын тулд зөндөө олон гайхалтай арга хэмжээнүүд авч эхэлж байгаа. Авсаар ирсэн байна. Энэ нь үр дүнгээ ч гэсэндээ өгч эхэлсэн. Хилтэнд орохоос айх. Тэгээд нэг байгууллагад ороод ажиллахаас айдаг төрлийн хүмүүс их болцсон шүү дээ тий. За ер нь ингэж байгууллагад орж ингээд хяналтанд байж ахаар үзэл бодлоо илэрхийлж чадахгүй байнгын юм аюулд үрцсэн юм шиг ингэж байж ахаар ер нь ганцаараа хуваарь ажил хийгээ явъя гэдэг ч юм уу тий. Энэ ажилласаа гарыг гэдэг тохиолдол их ажиглагддаг. За түнчлэн цаашлаад өөрийгөө дүгүүлгөөл ингээл жоохон амжилтаа бахархаал ингээл яриалаа. Тэгсэн хэрнээ өөрийнхөө алдааг огт ярьдаггүй. Ford-д шинээр нэг CEO томилогдчихлээ. Би тухайн үед нэрийг нь мартчихсан байна. Нэг түүх уншижсэн чинь нэг дарга нь тэгээ CEO болохоор дарга нараа дуудаад бүгднгээс нь тайлан ингээл аваад ярилцуулж исэн чинь нэг дарга нь жухмал ингээл босч ирээд хоолоогоо засаал өөрийнхөө өмнөх одоо хүртэлх хугацаанд за одоо ч гэсэндээ нөгөө CEO томилогдсанаас хойш ямар их гайхалтай амжилтууд гаргасан тухайга альбом нь ямар гайхалтай урагшилж байгаа тухай ингээл яриад эхэлсэн. Нөгөө CEO жоохон гайхаж хараад ингээд гайхаад хоошоо суугаад за би таныг ингээд ажиллаа хийж урагшлуулахын тулд маш их хичээж байгаа юм амжилт гаргаж байгааг ойлгож байна. Гэтэ ер нь танаа албан болохгүй байгаа зүйл юу байгаа вэ? Энэ болохгүй байгаа зүйлийг ярихын тулд бид нэр энд цуглаад байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй нэг асуудал байвал та хүндэрж яриач гэв. Гэтэл өөрийгөө бид нар магтаал ингээл төвлгөл ярангуй заримдаа ингээл алга ташаал баяр үргээл те. Заалсгүй жоохон өөрийнхөө алдааг ярих юм л энэ удаас арчаагүй юм та. Одоо бусад албадуудын дарга нэр хүндийг унглаа гэх мэтлээ би эндээ дарамт үзүүлдэг шүү дээ. Тэгдэг. Яг үнэ. Тэгэхээр нэг талаараа энэ сэтгэлийн менежментийг зогсоох, байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдлыг дэвшлүүлнэ гэдэгт бол шийдвэр гаргагч нар асар чухал үүрэгтэй байдаг. За мөн түнчлэн бүх зүйлдээ нийцэх хандлага гэдээ гараад байдаг. Тэгэхээр энэ бол сэтгэлийн менежмент гэдэг бол ерөөсөө хувь хүний амьд үлдэх инстинкттэй холбоотой хийж байгаа зүйл. Ёс жудаггүй, ёс зүйгүй, эсвэл техник мулгуу учраас ийм менежмент хийгээд байгаа даа биш. Зүгээр байгууллагад өөрийгөө авч явахын тулд амьд үлдэхийн тулд хийж байгаа өөрийнх нь байгалийн инстинкттэй холбоотой асуудлууд байх нь шүү дээ. Тийм учраас одоо байгууллагуудад одоо дарагдаад завсарддаг хүмүүс олон гарч ирдэм байна. Илүү болохгүй байгаа асуудлыг нууж болж байгаа юм шигээр тайлбарладаг мундаг байгаа юм шигээр өөрийгөө мундаг юм шигээр харуулж эхэлдэм байна л да. Тэгээд ирэхээр
одоо манай болрогийн хэлдэг хэлэх тартай үг байдаг. Удирдлага хүнийг хан шил тал хүрээлсэн байдгаа тий. Үннийг нууж одоо нүдийг гэрбуулдаг гэжсэн шүү дээ. Тийм ч учраас ийм одоо нүд гэрбуулдаг хан шил талууд босгодгийн байна гэж бодлоо. Яг үнэ. Тэгэхээр дарагдаад хаалгадан дарагтайгаа санал нийлнэ гэдэг бол асар чухал гэдэг. Тэгээд дарагтайгаа санал нийлэхгүй болохоор хүмүүс яна бит хоёр нэг л ерөөсөө явахгүй байна гэдэл ингээл яриад идэг шүү дээ. Тэгээ яг түрүүний хэлсэнчлэн удирдлага хүнийг хан тойл цонх худалч хүмүүс хүрээлсэн байдгаа гэдэг. Тэр хүмүүс зориудаар худлаа ярих гээд байгаа даа биш тий? Яг үнэндээ байгалийн инстинкттэй холбоотой хүн гэдэг инстинкттэй холбоотой л зүйл явагдаад байгаа нь. Тийм байна. Удирдлагууд бас хардаг тий. Ингээд өөрт нь одоо юу гэдэг та өөрийнх нь хэлсэн үгийг ингээд эсэргүүцэхгүй дэмжээл тэгээ би ингэчлээ шүү гэдэг ч юм уу ингээд гүгээд байгаа ажилтнуудаа илүү сайн хандаад байт юм шиг байна. Тэр хүмүүстэй илүү ингээд ажил даалгаал тий илүү их албан тушаал төвшүүлдэг ч юм уу. Илүү одоо юу гэдгийг болж байгаа асуудал юу байна. Арай өөрөөр удирдлагын үгнээс зөрүүд энэ ажлыг ингээд хийчихвэл болох юм биш үү гэд өөрчлөлтийг авчрах гэхээр магадгүй зарим удирдлагууд нь болохоор одоо дургуутч хүлээж авдаг тий. Бид нар өмнө нь ингэж л хийжсэн. Энэ байдлаараа хиймээр байна ч юм уу тий. Эсвэл чи мэдэхгүй би нэг мэдж байгаа учраас ингэж хийдэг байсан ч юм уу. Ингээд ирэх юм бол яг буруу болчиход байгаа юм л да. Нөгөө айдсыг үүсгээд яг бодит айдсгүйгээр илэрхийлж байгаа хүмүүс айдсыг үүсгэж одоо өгөөд илүү өөрийгөө санал нийлж байгаа одоо гэмтэй худал ярагч засардагч бэлдууч нартаа илүү одоо боломж албан тушаалын нэмдэг ч юм уу. Ингээд байдаг юм байна гэж бодлоо. Яг харахгүй удирдлагууд байгалийн хүний сэтгэл зүйн тарих судлал за байгууллагын сэтгэл зүйн энэ онолууд суралцах хэрэгтэй байгаа юм л да. Манлайлалын онолуудад тий хүн ер нь ягаад тодорхой зан аашийг зан дадлыг гаргаад идэв. Байгууллага чи ягаад ийм тодорхой соёлтой, тодорхой зан дадлуутай байгаад байгаа тий? Ямар санал санаачлага тодорхой хугацаанд дэмжигдээд явахаа болчиход байгаа. Гэх мэтчлэнгээр энэ цаад хүчин зүйлээр нь судалж ойлгоно гэдэг бол удирдлага хүний хамгийн чухал боловсролын нэг байдаг юм байна. Ингэснээрээ та хүн орж ирээд за энэ өөрөө хамгаалахын тулд ингэж яриад байна уу? Үнэхээр асуудал ийм болцсон байна уу гэдгийг таньж ялгаж эхлэх юм байна тий? Тэгэхээр байгууллагын сэтгэл зүйн аюулгүй орчин яагаад чухал вэ гэсэн яг л түрүүний хэлсэнчлэн та байгууллага өсрөнгөө хөгжүүлээ. Инновацлог бай бүтээл санаануудыг гаргая гэж явж байгаа бол гэж бодож байгаа бол ийм ажил төлөвлөж байгаа бол зөвхөн яах нь технологиос ч юм уу бизнесийн процессоос бус танай байгууллагыг амлуулагч тэр зөөлөн байгууллагын соёл манлайлал гэдэг утгуунаас хайх хэрэгтэй. Тэр дундаа сэтгэл зүйн аюулгүй орчныг бүрдүүлэх тухайд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна гэж хэлмээр байна. Тэгээд цаашаа үргэлжлүүлээд явахаасаа өмнө хэлмээр байна л да. Сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгоно гэдэг бол хүнд сайхан хандна гэсэн үг биш. Огт сайхан хандна гэсэн үг биш. Би бүх хүмүүстэй сайхан хандах юм байна. Иймсэглэл ингээл худлаа юм шиг байгаад тах юм байна гэдэг бол энэ бол биш. Тэгэхээр илүү өмнө SCARF модель дээр ч гэсэндээ ярьж байсан те илүү тодорхой байдлыг бий болгох, тэгш шудраг байдлыг бий болгох. За мөн өөрийнх нь яах нь статус одоо албан тушаал статус те өөрийнх нь тухайн хүнийг одоо чухал гэдгийг ойлгуулах гэх мэтчлэн олон төрлийн аргууд байгаа. Яг үнэ. Тэгээд хэдүүлээс магадгүй өнөөдрийн подкастаар цаг хугацаа нэлээ их явж байгаа учраас сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу вэ? Энэ нь яаж байгууллагуудад нөлөөлд юм бэ гэдэг тухай илүү төвлөрөх болно. Тэгэхээр цааш үргэлжлүүлэхээс өмнө ер нь яг онлын тодорхойлт нь юу вэ юм бэ гэдгийг хуваалцъя гэж бодлоо. Шинэ санал, үзэл бодлоо нээлттэй илэрхийлж, асуулт асууж, алдаагаа хүлээн зөвшөөрөх мэт хүн хоорондын харилцаанд эрсдэл гаргахад шийдэхгүй буруу шахахгүй гэдэг итгэл юм байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл түүний хувь хүний инстинкт бол юу байсан? Өөрийнхөө амийг хамгаалах тий? Амьд үлдэх. Үүний тулд яадаг вэ гэхлээр хэрвээ байгууллага сэтгэл зүйн аюулгүй байдал үүсээгүй байх юм бол хүн шин санаа гаргах,
үзэл бодол дэвшүүлэхээсээ айдаг юм байна. Тэрийг нээлттэй илэрхийлэхгүй нуучд юм байна. За тэгээд асуулт асуудаггүй юм байна. Томон алдаа хүлээн зөвшөөрдөггүй юм байна. Тэгэхээр сэтгэл зүйн аюулгүй байдал гэдэг бол шин санал үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх. За асуулт асуух, алдаагаа хүлээн зөвшөөрөх энэ бүхнийг хийхэд манай байгууллага, манай удирдлага, манай хамт олон намайг шидэхгүй дээ. Миний эсрэг зогсохгүй дээ. Намайг харин өөгшүүлэн дэмжих болно. Миний санаа урагшаа явахгүй байсан ч гэсэн надад талархлаа илэрхийлэх болно гэдэг тийм итгэлцлийг хэлээд байгаа юм л да. Энэ үед ингэж бодогдож байна л та. Яг хуу зарим үед ингээд цаг хугацаа маш давчуу. Тэ юунд хүрэх гээд байгаа зорилго тодорхой байдаг. Багийг хүчлэх хэрэгтэй болдог. Тэгээ шууд ингээд хүчлээд за одоо богино хугацаанд чи энэ ажлыг ингээд хариуцах гэдэг ажил үүргээ хуваарлаад хийх гэхлээр алдаа зарчдаг. Ямар алдаа заад вөхөр миний харж байгаа шиг манай багийнхаа магадгүй тэрийг хардаггүй те. Тэгэнгүүтээ ингээд алдаа заагаад одоо юу гэдэг хүмүүс гомдлдог ч юм уу те. Ингээд айц төрж эхэлдэг байгаа юм л та. Тэгэхээр эсэргээр яг ингээд хүмүүс нээлттэй байдлыг өгөөд тэгмүүд янз бүрийн санаа гарч байгаа гэж хэлээд байна. Тэгээ янз бүрийн санаа гарч байгаа гэхээр нэ маш их цаг орд юм байна. Одоо юу гэдэг тэр хүн болгон л ингээд өөрийгөө илэрхийлэх нэгэнтээ орчинд бүрдсэн учраас ингээд айгүй их илэрхийлж эхэлдэг. Бэлдээ бусын санаа гаргаад зарим нь мэдээж хэрэгтэй, зарим нь хэрэггүй санаанд гарч ирж байгаа. Гэтэ их хугацаа гард юм байна л гэж ойлгосон. Тийм мэдээж. Тэгээ ингэж чадчихсан сая магадгүй сайн соёлыг бий болгож чадах байх тий. Тийм яг үнэ. Гэтэ заавал ингээд бүх хүмүүсийн саналыг сонсноо демократик байна гэж бүх мөчүүд санал сонсоод байх аргагүй. Гэхдээ сонсох тийм тодорхой процессуд байх хэвээр. Тэгээ бас удирдлага хүн яг иймэрхүү хүн ингээд санал үзэл бодлоо дэвшүүлэхэд нь нээлттэй хүлээж авах хэрэгтэй юм л да. Шууд за одоо энэ бол цаг хугацаанд биш би яарч ийн загвар нэстэ тэнэг санаа байна гэх юм бол тэгэл нөгөө хүн аюул давтаж байгаа. Сэтгэл зүйн аюулгүй байдал хийж байгаа нэг зүйл юм байна л да. За. Тэгэхээр цаашаа өргөжлүүлэхэд сэтгэл зүйн аюулгүй байдалтай холбоотой Эми Эдмондсны нэг судалгаа байгаа юм л да. 1100 эмч совилогч асрагч нарт дунд хийсэн судалгаа 2006. Энэ судалгаан дээр гол нь 4 асуултаар л энэ судалгаа гаргаж ирсэн байгаа даа. Тэгэхээр ажлаа сайн гүйцэтгэх тухай одоо ажлаа сайн гүйцэтгэх тухай асуулт байгаа эсхийг энэ тухайн хүмүүс хамт олон бие биенээсээ асуудаг. Тэ? За асуулт энэ ажлыг сайн гүйцэтгэх тухайд чамд асуулт байна уу? Тэ? Ойлгоогүй зүйл байна уу гэж лавлаж асуудаг хэсэг. Асуудал хүндрэлтэй сэдв байсан ч хүндэж чаддаг хэсэг. Одоо хүндрэлтэй гэдэг нь магадгүй хин нэгэн хүний нэр төрд халдах, харилцагчдын нэр хүнд магадгүй удирдлагатай холбоотой ч асуудал үүж болно шүү дээ, тий. Тэрийгэ хүндэж чаддаг хэсэг. Өөрийнх нь алдаач үйж болно. За алдаа гарсан бол хариуцлага тооцдог. Тэгш шудраг байдал гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгэхээр үнэхээр яг алдаа гарсан бол зөв хүнд нь тэр зохих процессын дагуу хариуцлага ногдуулдаг хэсэг, зөвхөн яриад өнгөрдөг хэсэг. Дөрөвдөх нь бол нэг нэгнээсээ дэмжлэг хүсэхэд хэр хэцүү вэ? Тэ? Багийнхнаасаа дэмжлэг хүсэхэд хэр хэцүү байдаг вэ гэдэг ийм 4 асуултаар гол нь энэ байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдлыг эмч, совилогч, асрагч нарын дунд гаргаж ирсэн юм байна. Нийтдээ 1100 хүнийг хамруулсан байгаа даа. Тэгсэн чинь харин албан тушаал нь илүү өндөр байх тусам буюу эмч байгаа л дээшээ ингээл эмчээс дээшээ албан тушаалууд ингээл хаал те илүү эрх мэдэл буюу павер нь илүү болоод ирсэн чинь тухайн хүний үзэл бодлоо илэрхийлэх, асуулт асуух, алдаагаа хүлээн зөвшөөрөх нь бол арай жоохон буурч эхэлж ирсэн юм байна. Харин манлайлал бүх одоо эсрэгээрээ харин бага албан тушаалтай хүмүүс нь тийм бага албан тушаалтай хүмүүс нь бол бүр сайн илэрхийлж чадахгүй. За албан тушаал эрх мэдэл нь өсөх тусам бол арай илүү нээлттэй илэрхийлж эхэлж байгаа. Гэхдээ бага албан тушаалтай хүмүүс нь өндөр эрх мэдэлтэй хүмүүстэй харьцахдаа эдгээр зүйлсүүдийг
одоо үзэл бодлоо илэрхийлж, алдаагаа илэрхийлж чаддаггүй гэвэл арцсангүй бага байдаг. Харин ямар байгууллагад чадаад байсан бэ гэхээр удирдлага нь сонсож чаддаг. Тэ? Тухайн хүний ажлыг нь сонирхож чаддаг. Одоо үйлчлэгч, асрагч байсан ч гэсэн тэ ажлыг нь чухалд тооцож сонирхож чаддаг. Имжлэг үзүүлэхэд бэлэн. За магадгүй яг нь шинэ санал дэвшүүлэхэд өөрөө талархал илэрхийлж чаддаг байсан тохиолдолд харин яг нь эдгээр дөрвөн зүйлд асуудалгүй өргөлжлээд сэтгэл зүйн аюулгүй байдал бол тухайн орчинд бүрдсэн байсан гэдгийг хэлмээр байна. За тэгээд дахиад нэг судалгаагаар зөвхөн энэ нь ингээд доод албан тушаалтнуудын одоо тушаалтнууд л ингээд үзэл бодлоо санаа сэтгэл санаа одоо юудгийн шин санаагаа илэрхийлэх гэж юм илэрхийлэх хүндрэлтэй байд юм уу үгүй юу гэдгсэн чинь энэ асуудал бол дээд шатны удирдлагуудын донд ч гэсэндээ түгээмэл байт юм байна. Ингээд магадгүй туузын хурал хийж ирэх гэж бодъё л да тий. За туузын хурал хийгээл хүмүүсийн өмнө ингээл ярьсан чи бүх хүн санал нэгдээл юм тий. Тэгэхээр бүх хүн хизээж бүрэн санал нэгддэг юм байна нэг юм дээр. Тодорхой эсрэг бодолд гарч ирж л байдаг. Харин байнга хүмүүс тантай санал нэгдээл бүх хүмүүс таныг хүлээмжшөөрөөд байгаа бол яг үнэндээ энэ хүмүүс танд итгэхгүй байгаа. Тэнд сэтгэл зүйн тэр орчин сэтгэл зүйн аюулгүй байдал байхгүй байна гэсэн. Тэгээд эсрэгээр үнэн байдлаа хэлчих юм бол эвгүй байдалд орчихно гэж айгаад тий огт үзэл бодлоо илэрхийлэхгүй магадгүй нэг эрх мэдэл бүхий дарагтайгаа санал нэгдээл чимээгүй яваад өнгөрчихнө шүү дээ. Японы Toyota компани дээр лөө одоо хэрвээ ингээд хурал дээр нь санал нэгдээд хинч одоо шүүмж өгөхгүй ингээд бүгдээр санал нэгэх юм бол хурлаа шууд зогсоогоод тэгээд маргааш уулзъя те одоо юу гэдгийг та дахиад асуудлыг гэртээ хараад сайн тунгааж бодоод тэгээд нэг одоо шин нэг санаа ч юм уу те нэг асуудал ч юм уу харж байгаа нэг өнцгөөс арай өөрөөр хараад хүрээд ирээрээ гэд хурлаа хойшлуулгаа гэд бас бичсэн байсан те. Тийм яг үнэ. Тэгэхээр бүх хүн санал нэгдээд ах юм бол энэ бол та асуудлыг сайн бодоогүй байна гэсэн үг. Тэгэхээр асуудлыг сайн бодсон тохиолдолд зөндөө олон эсрэг санаа гарч ирнэ. Тэгэхээр эсрэг санаа гарч иртэл хурлаа хойшлуулъя. Гэдэг байсан. Бид нар уулзалтын подкастын ихэнд ярьсан шүү дээ. Айдас ер нь хүний бизнест яаж нөлөөлд юм гээд энэ тухай зөндөө олон судалгаа байгаа юм л да. За. Хүний нэг нь болохоор хамгийн түрүүнд хоёрын чадамжийг дарангуулдаг гэж байгаа. Мэдээлэл боловсруулах. За тэгээд урт хугацааны мэдээлэл боловсруулах болон урт хугацааны ой санамжийг бууруулдаг байх юм байна. Араа чиний зүгээс нэлийн чимээ гараад тах шиг түр мьют хийх үү? Тийм байна. За тэгээ. За дахиад тэгэхээр бизнест бол ерөөсөө айдастай холбоотой сэтгэл зүйн аюулгүй байдал ер нь муу байх юм бол яаж нөлөөлдөг вэ гэхээр хүний мэдээлэл боловсруулах за ойр тогтоолтон ч гэсэндээ буурдаг байгаа юм байна. Тэгэд ингэснээрээ ерөөсөө бүтээлч байдал үгүй болдог. За асуудал шийдвэрлэх чадамж ч гэсэн байхгүй болдог гэсэн үг. Тэгээд асуугаад шин шийдэл санал гарахгүй, толгой нь ажиллахгүй нэлийн ийм байдалд орох нэ бизнесүүд. За мөн хүн хоорондын суралцах одоо хүн хоорондын айдас гэж яриад байгаа шүү дээ. Хүн хоорондын итгэлцэл байхгүй болоод ирэхлээр энэ суралцах чадамжийг бууруулд юм байна. Тэгэхээр суралцах чадвар нь яаж буурах вэ гэхээр хамгийн нэгдүгürt бол хүмүүс бие биендээ мэдээлэлээ хуваалцах байх нь тий. Намайг юу гэж бодох юм бол за би энэнд итгэдэггүй юм чи ийм чухал мэдээлэл хэлэхгүй гэдэг ч юм уу. За бусдаас дэмжлэг хүсэхгүй. Би өөрөө хийчин би чадна тий. Гэтэл яг үнэндээ бүх ажлыг асуудлыг нэлээд хурдалд оруулсан хойно гарах арцгүй байсан хойно хүнээс асуулт асууж иж болох байхгүй юу? За тэгээд алдаагаа хэлэлцэхгүй. Яг бусадтайгаа нүүр тулаж өөрийнхөө гаргасан алдаа за энийг яаж сайжруулах вэ гэдэг тухайд хэлцдэггүй. Самун туршилт хийдэг юм байна. Туршилт хийчих юм бол туршнаа гэдэг бол ерөөсөө алдаа гаргана гэсэн үг гэж ойлгоод туршилт хийхгүй байх нь шүү дээ.
өөртөө итгэлгүй байгаагийн шин шиг харагдах нь шүү дээ. Тэгээд энэ ч гэсэн айгүй Монголд айгүй нийтлэг түгээмэл харагддсан байна. Ялангуяа одоо юу гэдэг нь мэдлэг дутуу хүмүүс магадгүй эвгүй сонсогчиж магадгүй. Гэхдээ мэдлэг дутуу хүмүүс нь өөрийнхөө сул талыг нухаж гаднаа ингээл маш одоо ажил хэрэгч хувцлаад ч юм уу бүх юм болж байгаа юм шиг ингээл тийм явдаг нуугаад явдаг. Эсвэл зарим хүмүүс болохоор бусдаа ажиллаа хэлж өгдөггүй гэдэг байна. Ялангуяа программистууд ч юм уу тийм хүмүүс бол биеийн дээрээс ажиллаа зааж өгдөггүй. Ингээд байгаад идэх гэдэг тийм юмнууд байлээ. Ер нь нийтлэг байт юм байлээ. Тийм надад ч гэсэн энэ номыг уншиж байгаад нэлээд нийтлэг ажиглагдсан болоо гэж бодсон л доо. Тэгэхээр нөгөө Pixar-ыг мэдэн штэ бид нар зөндөө олон хүүхэлдэйн киногоор мэднэ. Тэгээд Walt Disney Pixar-ыг Steve Jobs-тай нэлээд хилцээр хийж агаад хөдөлтөж авсан тухай Walt Disney-гийн ерөнхийлөгч нэг номдоо бичсэн байсан л да. Яагаад тэгэхээр Disney-гийн соёл нэлээд муудаад ер нь явхаа олж эхэлж ирсэн юм байна. Инновацлог гоё бүтээгдэхүүнүүд гаргах нь ч гэсэндээ муудаж эхэлж ирсэн юм байна. Тэгсэн чинь Pixar болохоор богино хугацаанд Toy Story-гаас ахуулаад үнэхээр олонний шууруулсан дэлхийд даяараа шуугуулсан инновацлог тийм кинонуудыг гаргаж эхэлсэн байгаа даа. Тэгэхээр үнэхээр энэ Pixar-ийн ард ямар соёл байна гэдгсэн чинь Pixar-ийн удирдлагууд энэ сэтгэл зүйн аюулгүй орчныг маш сайн бий болгож чадсан юм байна. За сэтгэл зүйн аюулгүй орчныг маш сайн бий болгож чадсан байгаа даа байхгүй юу? Тийм ч учраас Steve Jobs чинь нэлийн том хөрөнгө оруулагч нь байсан. Бид нэр суурийг тавилцсан байгаа даа юм л да. Тийм ч учраас Steve Jobs-тай Walt Disney-гийн ерөнхийлөгч ярилцаж гуйсаар хагаад асар өндөр үнээр худалдаж авсан юм байгаамаа. Тэгээд Pixar-ийн яг CEO Catmull гэдэг хүн байгаа маа л да. Тэгээд Catmull гэж хүн ингэж хэлсэн байгаа. Байгууллага эрүүл байна, сайн соёлтой байна гэдэг бол ерөөсөө хүмүүс одоо гэдгийг үзэл бодол санаа шүүмжлэлээ нээлттэй илэрхийлэх явдал. Тэгээд элен далангуу ингэж нээлттэй илэрхийлж чадахгүй байгаа бол тэнд итгэлцэл байхгүй нэ гэсэн үг. Итгэлцэл байхгүй бол уусаа хамтын ажиллагаа гэж байхгүй. Хамтын ажиллагаа гэж байхгүй бол юун шин санаа, юун инновацлог бүтээгдэхүүн, юун цоошин тесрэлт. Тэгэхээр итгэлцэл гэдэг бол одоо бүх зүйлийн суурь байна. Итгэлцлээс байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал бий болно гэж хэлсэн байгаа. Тийм ч учраас мэдээж маш олон тийм ч учраас энэ Pixar яг байгууллага нэлээд олон хэдэн тэрбум доллараар Walt Disney зарч чадсан байх. Тийм ч учраас богино хугацаанд олон гайхалтай бүтээгдэхүүнүүдийг гаргасан байх гэж бодож байна л да. Тэгэхээр бид нэр инновацийг ганцхан одоо технологиос хайгаад байдаг. Яг үнэндээ бидний дэргээд биднэрт нуугдсан юм алт эрдэнэс байгаа юм байна. Үүнийг бид нэг илрүүлэх хэрэгтэй байна шүү гэдгийг хэлмээрээ. Тэгээд магадгүй та ингэж хүмүүсээс санал үзэл бодол шүүмжлэлийн асуугаад эхлэхлээр эхний ээлжинд тийм утгагүй санаанууд гарч ирж магадгүй. Гэхдээ яг үнэндээ хүн өөрийгөө илэрхийлэх тусам өөрөө тэр бодох тусам тархинд нь яах нь шийдэл олох, шинийг сэтгэх, бодох тэр нейронуудын холбоосууд нь улам хүчтэй болж эхэлдэг. Эхлээд хүчгүй байж болно те. Эхлээд сайн санаа гарахгүй байж болно. Гэхдээ дэвчээртэйгээр та түүнийг сонсох хэрэгтэй, улам илүү өөгшүүлэх хэрэгтэй болж байгаа. Ингэснээрээ магадгүй жилийн дараа, 2 жилийн дараа танай байгууллагаас асар гоё, асар сайн шин гайхалтай санаанууд гарч ирнэ гэдэгт би итгэлтэй байна. Ягаад гэвэл нэг л өдөр ингээл тесрэнгүй хүн хөгжчдөг шүү дээ. Нэг л өдөр ингээл хүн мундаг болчинтой болоод гараад ирдэггүй. Яг түүнтэй адилхан тархиныхаа нейронуудын холбоосуудыг хөгжүүлнэ гэдэг бол яг энэ тархины фитнес хийж байгаатай яг адилхан. Тэгэхээр сэтгүүлэхгүй байгаалах юм бол сэтгэдэггүй л хамт олон сэтгэдэггүй л ажлагсад бий болж эхэлнэ. Тэгээд байгууллагынхаа төлөө удирдлага ганцаараа сэтгэх болж эхэлнэ. Тэгээд ганцаараа байгууллагын асуудлыг шийдэж чадахгүй болохоор яг үнэндээ
эрч хүчийн хувьд, сэтгэл санааны хувьд бүх зүйлийн хувьд ингээд нураад өмчиж байгаа юм л да. Нэг 5 жил яваал нураад өмдөг. Яг үнэ. Тэгэл ажилтнуудаа эргээд хараад эхэлдэг тий. Та нар ингээд ажиллаа хийчихгүй байна. Би л ганцаараа бүх юм хийгээд байна ч юм уу тий. Ингэж эхэлдэг. Яг үндэ мань хүн удирдлага өөрөө team соёлыг бий болгочихсон байдаг тий. Ажилтнаа бас тий чи бодохгүй гэж хэлжсэн тийм удирдлагууд хүртэл би харж байсан. Тэгэхээр ажилтнаа бодохыг харуулж байгаа зөвхөн хэлхийг нь хэлсэн үгийг нь цэрэг шиг ингээд биелүүлээд явахыг хүсэж байгаа ажилтнууд тийм ажилтнууд хүсэж байгаа хгүй удирдлагуудад ихэнх миний одоо зарим мэдих удирдлагуудад тэгээ яг үндэ энэ бол урт хугацаанд ажилтан өөрөө ингээд сэтгэхгүй учраас тэр хүний өмнөөс тэр хүний ажлыг удирдлага сэтгэж хийлж өгөх хэрэгтэй болдог. Ингээд ирэхээр удирдлага өөрөө маш их ачаалал авч маш их стрессийг өөр дээр авах гэдэг. Ингээд нэг 5 жил сая тийм манай болрыг хэлсэн чинь 5 жил зүтгээд маш сайн удаан зүтгэж юм шүү хараа. Би бол 1 жил зүтгэл болно ер нь тэр үед. Тэр 5 жил би бол хийж шүү. Тэгэл ямар ч ингээд би мах бод сэтгэл санааны доктортай байдал амар амгалан байдал бүх юм үгүй хийх гэдэг байна. Зөв яг үнэ. За тэгэхээр нэлээд эдийн саналуудаас асуултад орж ирсэн байна л да. Жишээ нь ажлаа алдна гэж аагаад болохгүй зүйлдээ эвлэрээд явж болохгүй санал нэг байна гэж байна. Хүмүүс ихэнхдээ яг нь ажлаа алдна гэж аагаад эвлэрээд л чимээгүй яваад байдаг шүү дээ. За мөн ERG онол гэж ярьж байна. ERG онол гэж юу юм бол? За энэ айцаа яаж удирдахаа мэддэггүй гэж байна. За мэдээж айцаа удирдах тухайд зөндөө олон аргууд байдаг. Тэгэхээр айц гэд ихснээс байгууллага тийм айц төрөхөд бол ийм бизнесийн асар том бизнесийг бол хоош нь ингэж татчих шүү дээ. Яг үнтэй адилхан хувь хүн айцд автахаараа хувь хүн айцаа удирдах чадахгүй болохоор бүр ингэ гацаанд орчдөг. Тэгэхээр надтай ажиллаж исэн хүмүүс дунд бол зөндөө олон хүмүүс айцтай автсандаа болоод өөрийнхөө хий гэж бодож исэн зүйлийг хийхгүй яваад байгаа тохиолдлууд харагдчихсэн. Жишээлбэл би энэ санааг гаргаад ингээд ажил хийгээ явчих юм бол хүмүүс намайг юу гэж хэлэх юм? Өө нөгөө нэг болромаач нэг юм хийцэн явж шít хөөхий амтан гэж хэлэх юм шүү. Би ингээд уг нь л надад ийм гоё бизнесийн санаа байна. Тэнгүүд намайг юу гэж хэлэх гэх мэтлэн юм олон төрлийн нэгнээсээ айсан айцуудаас нийгмийн айцуудаас болоод өөрийгөө төвчсөн гацаанд оруулсан тохиолдлууд олон байт юм байна гэж хэлмээр байна. За тэгэхээр сэтгэл зүйн аюулгүй байдалтай холбоотой зөндөө олон ингээд судалгаанд байгаад байна л да. Мэдээж Эми Эдмонсон бол Харвард их сургуулийн маш том эрдэмтэн байгаа. Тэр дундаа зөндөө олон судалгаануудыг бол удирдан зохион байгуулсан. Гэтэл энэ байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал бол ерөөсөө байгууллагын дунд шат, байгууллагын багуудад алт нэгжүүдэд ингээд хамгийн чухал оршиж идэм байна. Алт нэгжүүд өөрөөр хэлбэл тухайн байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдлыг тодорхойлж өгдөг гэсэн үг. Тэгэхээр магадгүй бодоод үзтээ нараа. За байгууллага нь мэдээж байгууллага дотроо маш хоорондоо тийм ихтгэлцэлтэй. Гэхдээ шин санаачлалыг өгөхөөр гаргаж ирч чаддаг. Сайн удирдлагатай тийм багтай чи хамтран ажиллаж үзсэн үү? Үзсэн. Үзэлгүй яах вэ? Маш их дэмжиж тэ санаа бодлолыг маань анхааралтай сонсч тэгэж ажиллаж байсан. Тэр үед үнэхээр ингээд ихтгэл тэнд хүрдэг яг л тийм байт юм байна гэж бодсон. Тэгээд энэтэй холбоотойгоор бас асуулт асуумаар байна л да. Тэгэхээр хэрвээ ажилтнанд сэтгэл зүйн хувьд нь тийм аюулгүй айц төрсөн аюулгүй байдал гэж байхгүй бүгд аюултай нөхцөл байдалтай гэсэн үг шүү дээ. Нэг үг хэлэх юм бол шууд ингээ халахтаад биелэн ч юм уу те. Эсвэл бусад хамт олон нөгөө хүний чи ингээд буруу юм ярьлаа ч юм ингээ буруутгсан буруутгах бэлэн байгаа тохиолдолд ажилтны гүйцэтгэл ямар байх вэ? Тэгэхээр одоо цаашлуулад үргэлжлүүлээд ярина. Гүйцэтгэл бол нэг юм квадрантад зориулаад ярих юм байгаа. Тэгэхээр нэг төр зөөр азанж агаараа за манаас үзэгчд одоо лайваар оролцож байгаа хүмүүс ч гэсэндээ маш сонирхолтой юм квадрантыг хуваалцах юм байгаамаа. Тэгэхээр энэ зүйлээр хүний гүйцэтгэл хэрхэн нөлөөлдөг вэ гэдэг тухай яриа. Тэгэхээр яг үнэндээ
дунд шатны менежер, төслийн ахлагч нар за багийн удирдлагууд гэдэг бол энэ сэтгэл зүйн аюулгүй байдалд хамгийн чухал нөлөөтэй байд юм байна. Тэгэхээр дунд шатны удирдлагуудын манлайлал, за багтайгаа харилцаа тэр бүхэн дээр анхаарч бид нэр дэмжлэг өгжүүл сургах хэрэгтэй байд юм байна шүү гэж хэлмээр байна. Гэтэл Монголд ч гэлтгүү дэлхийд даяараа бас сүүлийн үед л арай өөр болчиход байгаа болохоос биш хэдэн 10 жилийн туршид хэдэн 20 одоо 100 жилийн туршид те тухайн ажилдаа сайн байсан бол менежер болгоод тавьчихдаг шүү дээ. Одоо жишээл би инженер гэдэг ажилдаа сайн байсан учраас намайг инженеруудын багийн ахлагч удирдлага болгоод тавьчихдаг. Гэтэл яг үнэндээ тэр хүн баг удирдах тухай юу ч мэдэхгүй зөвхөн ажлаа сайн хийж мэддэг те. Тийм ч учраас дунд шатны удирдлагуудад за ажилдаа сайн хүнийг тавьж болно. Гэхдээ 1 жил, 2 жилийн туршид хүнтэй ажиллах, хүнийг мотивацжуулах, багаа сэтгэл зүгээр нь удирдах чадах, энэ сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгох, ихтгэлцэл бий болгох тухайд маш сайн сурчаад, бэлтгэжээд тэгээд багийн ахлагчаар тавих юм бол та тухайн дээр багийн ажил асар сайн явах нэ. Үүнтэй холбоотой төгс багийг хэрхэн бий болгох вэ гэдэг тухай Google-ийн нэг 2016 онд хийсэн маш сонирхолтой судалгаа байгаа. Үүнийг бас бид нэр цаашлаад одоо хуваалцах болно. За одоо харин дараагийн асуусан асуултыг ярих гэж бодож байна. Гүйцэтгэлд юу нь яаж нөлөөлд юм бэ гэж байгаа. Тэгэхээр хэдүүлээ нэг юм квадрант ингээд санаандаа зураад үзье л да тий. Босоо шугамын хувьд болохоор сэтгэл зүйн аюулгүй байдал. За хамгийн доод хэсэгт нь одоо юу гэдгийг сэтгэл зүйн аюулгүй байдал байхгүй муу тий. Дээшээ бол одоо сэтгэл зүйн аюулгүй байдал сайн гэх юм уу тий. За ингээд ийшээ хөндлөн зураасын хувьд болохоор гүйцэтгэлийн стандарт, гүйцэтгэлийг ингээд ярьчих болж байгаа. Тэгээ гүйцэтгэл баг байх юм бол одоо энэ хэсэгт, их байх юм бол энэ хэсэгт байх нь шүү дээ. Тэгсэн чинь гүйцэтгэлийн нь стандарт муу буюу одоо гүйцэтгэл нэг их шаардаад байдаггүй. Тэгсээр нэгэд яваад байдаг. Гэхдээ сэтгэл зүйн аюулгүй байдал тааруу байгуулга бол ерөөсөө л хүмүүс унтаа байдалд орчихдог. Буюу тухайн байгууллага дээр хүн тархиа авчирхаа болдог. За би нэгдүгээр хичээх шаардлагагүй. Надад гүйцэтгэлийн одоо юу гэдгийг хичээх шаардлагагүй. За нөгөө талаараа энэ байгууллагатай би сэтгэл зүйн холбоо байхгүй. Энэ байгууллагад ирэхээр надад таагүй мэдрэмж төрдөг. Би үзэл бодлоо хамаагүй илэрхийлж чадахгүй учраас юу ч хийхгүйгээд нэг зүгээр нэг яах нь ажилдаа ирсэн болоод явдаг. Цагаа бүтүүлчихэл цалингаа аваад явах гэдэг шүү дээ. Тийм, яг үнэ. За тэгсэн чинь яг энэ үед цагаа бүтүүлчихэд цалингаа аваа яваад байгаа учраас байгууллага удирдлага нөгөө юулээ нэг хэдэн 5 үзэлтүүд ингээд гаргана шүү дээ KPI гэх. За 5 үзэлтүүд гаргалаа. Тэгээ маш их асуудаг л да KPI-ийн аргаар цалин бодох гэж асууад байгаа байхгүй юу? За тэр нь магадгүй за ажлын байран дээр гол гэж үзсэн 5 үзэлтүүдийг гаргаж ирээд тэгээ тэрийг нь урамшуулалт цалинтай холбоод тэгээд тэр 5 үзэлтүүд муу байл цалингаас ч авсан шүү. Энэ хүмүүстэй ерөөсөө цалинтай л яар. Ингээл цалингаас авахын тулд надад чинь сайн ажиллана гэж хэлээд байгаа юм л да. Тэнгүүд магадгүй одоо надад тэгж яриул надад айц төрөх гэдэг юм л да. Би хэрвээ энийг муу игээд алдаа тий удирдлагыг таалагдахгүй муу үнэлгээ авчих юм бол цалингаас асуулах гэдэг шүү дээ. Ями амжиргаа тий зээлээ төлж чадахгүй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр ингээд айц төрүүлээд ирвэл одоо яах вэ? Яг энэ тохиолдол болохоор сэтгэл зүйн аюулгүй байдал нь муу. Гэхдээ гүйцэтгэлийн стандарт өндөр байх нь шүү дээ. Ер нь бол стандарт нь байна гэсэн үг. Шаардлага тавьж гин тий. Шаардлага тавьж гин гэсэн үг. Гэтэ сэтгэл зүйн аюулгүй байдал байхгүй. Энэ тохиолдолд ерөөсөө санаа зовлтын бүс гэдэг байна. Тэгэхээр ямар аргаар ямар хууль бус аргаарч гэх юм. Хууль бус аргаарч хамаагүй яаж энэ амжилтанд тий ажлыг гүйцэтгэх вэ гэдэг тухайд бодно гэсэн үг. Шин санаачлага гаргахгүй. Тийм учраас асуудлыг хавгнуулах нь байна, нууж эхлэх нь байна, гүйцэтгэлээ худлаа баримтжуулж эхлэх нь байна. За гадуур харилцагч нарт одоо худлаа мэдээлэл түгээд олон харилцагч нарт зарахын тулд одоо юу гэдгийг тий янз янзын байгууллагын нэр хүндийг унгах мэдээлэл ч өгч магадгүй байх нь шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотой сонирхолтой жишээнүүд байдаг юм билээ. Сонсогдсон шүү. За
Тэгээ цаашаа өргөжлүүлэх юм бол сэтгэл зүйн аюулгүй байдал өндөр хэрнээ гүйцэтгэлийн стандарт муу байх юм бол одоо өөрөөр хэлбэл муу байх юм бол юу вэ гэхээр тухтай бус орж эхэлж байгаа. Өө би хамт олондоо дуртай, манай байгууллага маш гоё, би ингээл ажиллаад ингээ байж байна. Гэхдээ би хичээх шаардлага. Нэг юм тухтай бустай байгаад байна шүү дээ. Удирдлагуудын хамгийн чухал зүйл бол ерөөсөө энэ хоёр гүйцэтгэлийн стандартаж өндөр байлгаад сэтгэл зүйн аюулгүй байдлыг ч гэсэн өндөр байлгаж чадах хэрэгтэй. Ингэж чадах юм бол танай байгууллага гүйцэтгэлийн өндөр бүст орж байгаа. Танай байгууллагын ажлагчид өндөр бүтээмжтэй ажиллаж эхлэх нь байна, шинэ санаачлаг гаргаж эхлэх нь байна, процессын бас сайжруулалтуудыг хийж эхлэх нь байна. Гэтэл яг нь байгууллагууд болохоор ихэнхдээ ганцхан гүйцэтгэлийн өндөр стандарт тавиад яг нь бусдыг ингээд байхгүй болгочтой байна шүү дээ. Сэтгэл зүйн аюулгүй бий болгож чадахгүй дандаа айцаар удирдах байдаг байх нь. Тэгэхээр нөгөө 2016 онд хийсэн Google-ийн нэгэн төвс багийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нэг судалгаа хийсэн гэдээ ярьжсэн шүү дээ. Тэр нь болохоор хамгийн хүчин зүйлтэй байгаа юм л да. Хамгийн суур хүчин зүйл хамгийн нэгдүгээр чухал хүчин зүйл юу вэ гэсэн чинь сэтгэл зүйн аюулгүй байдал юм байна. Багийн гишүүд хоорондоо үзэл бодлоо хуваалцаад хувь хүнийхээ хувьд эрсдэл гаргасан ч гэсэн буюу би муухай харагдчихгүй гэж айжсэн ч гэсэндээ тэр санал бодлоо илэрхийлэх нь тэр сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болгох нь бол энэ төгс багийн буюу өндөр гүйцэтгэлтэй багийн суурь байд юм байна гэдгийг тодорхойлсон байгаа. Тэгэхээр Google үүнтэй холбоотой том судалгаа хийгээд өөрийнхөө сайт дээр гэсэндээ нийтлсэн байсан. Манай сонсогчдод бас Google-ийн аль бисний сайт руу н ороод энэ судалгааг уншаад үзээрэй гэж хэлмээр байна л да. Тэгэхээр түрүүний ярьсан зүйл дээр болохоор нэгэн жишээ нөгөө квадрант дээр болохоор жишээ ярьж өгье л да тий. Сэтгэл зүйн аюулгүй байдал байхгүй хэрнээ хэд өндөр стандарт тавиад хэд гүйцэтгэлийн өндөр стандартаар шахаж шаардаад байвал юу болдог вэ гэдгийг Америкийн Wells Fargo гэдэг нэгэн томоохон юу байж л тий. Банк энэ банк бол ерөөсөө Америкийн иргэдийн Америкийн айл өрхийн 3/1-т нь үйлчилдэг. Дэлхийн хамаахан томоохон байгууллагуудын нэг, нэлээд нэр хүндтэй байгууллагуудын нэг байсан байна. Тэгээд ерөнхийлөгч Джон Стамп нь 2015 онд ямар мэдээлэл хийжсэн бэ гэхээр бид нар бол дэлхийд хамгийн том банк хэвээрээ байх болно. Яагаад гэвэл бид нар нэг харилцагчид олон үйлчилгээ зардаг юм стратеги барьдаг гэх. Тэгээ энэ стратегийг хэрэгжүүлэхийн тулд ерөөсөө л ажлагчдаа ямар өөрөг өгчээсэн гэхлээр ямар ч аргаар хамаагүй борлуулалтаа нэм. Та нар борлуулах хэрэгтэй. За тэгээд менежерүүд нь болохоор ажлагчдаа юу гэж шаардаад тавьдаг гэсэн өдөрт 3-аас 4 шинэ бүтээгдэхүүн та нар заавал зарнаа. Тэгэд өдрийн борлуулалтаа хийж чадаагүй бол та нар ажилласаа явах бараг ирэхгүй ингээд халагдсан шүү. Тэ? Гэж хэлдэг байсан байгаа даа. Тэгээ өөр дунд нь нөгөө ажлагчд нь юу болсон бэ гэхлээр үйлчлүүлэгчээсээ асуулахгүйгээр данс нээгээд за зээлийн картууд нээгээд гомдол гарвал яг нь компьютерт алдаа гарсан байна зөте уучлаарай гэд компьютерийн алдаа системийн алдаа гэж харилцагчдаа үйлчлүүлэгчтэй хэлээд яваад байдаг байсан байна. За мөн нэг одоо нэг харилцагч ингээл би одоо данс нээлгэлээ гэхэд заавал 2-оос дээш бүтээгдэхүүн авах хэрэгтэй. Нэг бүтээгдэхүүн авах юм бол бид нар танад үйлчилж чадахгүй гэх мэтлэнгээр байгууллагын нэр хүндэд одоо нөлөөлөх үс тийм шийдвэрүүдийг тухайн мөчтөд гаргадаг ч юм уу тий. За үйлчлүүлэгчдээ бас хэд олон данс нээлгэх нэ. За аяллаа данс, хоол хүнснийхээ зарлыг зохицуулах данс, хоримтлын данс гэх мэтчлэнгээр ингээд олон төрлийн хэд олон төрлийн данс нээлгэж эхэлсэн байгаа. Тэгээд тэрийг удирдна гэдэг бол харилцагчийн хувьд хэцүү шүү дээ тий. За мөн хуурамч бүр ажиллагсад энэ стандартад хүрч ажиллахын тулд хуурамч имэйл, хуурамч харилцагч хөтлөг үүсгэжсэн байгаа. Тэгээ 2015 онд яг үнэндээ энэ бизнесийн модель нь нураад одоо ажлагчид нь яаж ингэж харилцагчийг хуурж байгаа мэдээллүүд олон нийтэд түгээмэл болоод тэгээ энэ байгууллага нэр хүнд бол асар хүчтэй унсан байна л да. За хоёрт нь бол бас бидний мэдих Volkswagen болохоор 2005 онд лөө 15 онд 13 онд лөө
ногоон машин үйлдвэрлэгч боллоо гэдэг шагнал авч байсан шүү дээ. Гэтэл яг үнэндээ энэ хурамч байгаад байгууллага нэр хүнд нь асар унжсэн. Тэгээд энэ байгууллагуудад нийтлэг зүйл нь юу байна вэ гэхэлэр ерөөсөө хуршин өндөр зорилго тав. Тэгээд удирдлагууд бүгдээрээ чихээ тагл. Би та нарыг сонсохгүй, та нарын гомдлыг сонсохгүй, шин санаа гаргахгүй, бидний хий гэснийг хий, энэ зорилгод хүрч ажил. Ямар ч аргаар хамаагүй. Тийм ч учраас яг ингэж зорилго тавиад, ийм шаардлага тавиад, ийм жороор байгууллага удирдах эхлэх юм бол ингээл байгууллагынхаа нэр хүндийг харилцагчдаа алтгаас ахуулаад бүх энэ бизнесийн мэдээлэл цаашаа ингэ нурааж идэм байна. За энэ тухай яг үнэ. Тэгэхээр хүмүүс Монголд ч гэсэн байдаг тохиолдол нэлээд нийтлэг байдаг. Одоо юу гэж асуудаг вэ гэхээр KPI-аас юм уу те одоо чагнал урамшуул боддог тэм систем гаргаад тэгэл тэрийг л ингээл журамлал тавьчаал ингээл цалинтай нь яриад байж хүмүүс идэвхтэй ажиллана гэдэг ийм хандлага байдаг. Тэр яалтчгүй юуны төрөнд бид нар ихэлцлэл гэдэг зүйлийг байгууллагад айцгүй байлгаа гэдэг зүйлийг бий болгож байж арга бэлэг хосолсон замаар те арга бэлэг буюу одоо арга гэдэг нь өөрөө яг ийм KPI-аар одоо урамшуул цалин бодох аргачлалын бэлэг гэдэг нь илүү юм байгууллагад итгэлцэл бий болгосон, нээлттэй соёлыг бий болгосон айцгүй орчныг бий болгож ич сая ингэж байгууллага үр дүнд хүрнэ. Хэрвээ бид нэр энэ аюулгүй айцгүй орчныг бий болгож чадахгүй бол яг л Volkswagen тэ Америкийн одоо Юлия банкных нэр нь Fargo. Тий энэ компаниудад тохиолдсон юм шиг ийм асуудлууд тохиолдож ирэх гээд байгаа. За бас манай юун дээр лайв дээр бас чат асуултаар ирсэн байна. За энэ дээр юу гэсэн бэ гэхээр комфорт зоноос хүмүүсээ яаж гаргах вэ? Одоо бол комфорт зонд байт юм байна. Өөрөөр хэлбэл ажилтнууд нь айдасгүй орчинд тэгээд гүйцэтгэлийн стандарт нь өөрөө бага байгаа юм байна гэж ойлгож болох. За тэгээд өдөржин инээлдээд цай кофе уугаад байх юм аа. Төлөвлөлт гүйцэтгэлийн үнэлгээний систем нэвтрүүлэх гэсэн чинь бүгд дургуйцаад байна. Хувийн компани биш болохоор хамаагүй хүчлээд байж болохгүй юм аа. Зөвлөгөө авахыг хүссэн байна. Гүйцэтгэлийн стандарт шалгуур өндөр байгаа. Өндөр гэхээс л тухайн байгууллагад эхлээд гүйцэтгэлийн стандарт шалгуур тогтоож эхэлнэ шүү дээ. Тийм байна. Тэрийг тийм процесс байхгүй бол яг үнэндээ ийм л байдал үүснэ. Ямар стандартад би хурж ажиллах юм гэдэг нэг юм хүрэх цэг хэрэгтэй болж байгаа юм л да. Тэгэхээр байгууллагын өндөр бүтээмжтэй байна гэдэг бол хамгийн түрүүнд мэдээж ихтгэлцэл суур зүйл нь өгөгдөх нь байна. Одоо тэр зүйлийг бий болгох хэрэгтэй байх нь байна. Хоёрдугаар гэх юм бол гүйцэтгэлийн стандартуудыг бид нэр тавьж өгөх ёстой. Тэгэхээр хоёр туйл харагддаг шүү дээ. Нэг бол одоо сэтгэл зүйн байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал бол одоо маш сайн хүмүүс биеиндээ итгэдэг. Манай байгууллага бол гоё. Одоо ингээд итгэдэг те. Нөгөө талдаа бол ерөөсөө байгууллагын ихтгэлцэл байхгүй зөвхөн айцаар удирддаг. Гүйцэтгэлийн асар өндөр шалгууруудтай. Ийм хоёр туйл ерөнхийдөө комментаас ажиглагдаад байна тийм үү? Тийм байна. Тэгэхээр энэ тохиолдолд бас одоо юу гэдэг те мэдээж ингээд 7 жил комфорт зонд орсон хүмүүс тэрнээсээ ингээд гар гэж төлөхээр мэдээж хэцүү байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нар байгууллагад өөрчлөлтийг авчрах чинь. Тэгэхээр өөрчлөлт авчирдаг өөрчлөлтийн менежментийн аргачлалууд гэж байдаг тий. Одоо энэ комфорт зоноос гарахаас өөр аргагүй байдлыг үүсгэх тий. Энд гарснараа танд ямар давуу талтай гэдгийг харуулах. Одоо тэр өөрчлөлтийг ганцаараа хийх гэж биш, өөрчлөлтөнд нааштай хандж байгаа хүмүүсийг багтаа нэвтрүүлэх гэл ингээд нөгөө Джон Котрийн өөрчлөлтийн 8 алхамтай юм аргачлалууд байдаг. Тэр та бол өөрчлөлт хийж байгаа учраас бас өөрчлөлтийн менежментийг судлаад үзээрэй. Хоёрдугаарт нь гэвэл шууд одоо та ингээд шууд за гүйцэтгэлийн стандарт тавилаа гэдэг ихлэхээр дахиад алдаа зааж эхэлж байгаа хүмүүс мэдээж айц төрж эхэлж штэ тий. Тэгэхээр өөрчлөлтийг айц төрүүлэхгүйгээр хийж эхлэх хэрэгтэй гэсэн. Илүү одоо хүмүүстэй ямар хүмүүс сайн ажилтан гэдэг магадгүй ийм дүр зургийг харуулад тий кул ажилтан гэж хэмбэ гэдэг ч юм уу тэр дүр зургийг харуулад тэгвэл та кул ажилтан байханд ямар байх ёстой юм гэдэг илүү мэдлэгийг нь дараагийн шатанд нь өгөх хэрэгтэй болох гэдэг. Ингэж сая арга бэлгийг хосолж ээж таны нэвтрүүлэх гэдэг гүйцэтгэлийн систем чинь зөв нэвтэрч ирнэ. Тэрнээс биш ингээ очиод
ингэж нэвтрэх ёстой. За А гэдэг тоог Б гэдэг тоогоор үржүүлээд нэг ийм тоо гарч ирнэ. Тэр тоогийн нэг мөнгөнд үржүүлээд бонус олно. Энэ бонусаа авч чадхаагүй нь ажилтны дуртай өөртөө мэдсэн гэдэг ч юм уу тий. Ийм байдлаар хандаад эхэлчих юм бол алдаас ашигладаг. Тийм яг үнэ. Тэгэхээр хамгийн түрүүнд мэдээж өөрчлөлтийн менежмент гэж хэлсэн шүү дээ. Түүний нэг нь бол яагаад энэ өөрчлөлтийг хийх нь танаа байгууллагад тий одоо байгууллагад болон танд яагаад чухал юм гэдгийг тухайн ажилтнанд ойлгуулна гэсэн үг тий. Гол зорилго яагаад энэ хийж байгаа. Ер нь юуны төлөө бид нэр энэ өөрчлөлтийг хийх гээд байгаа гэдгийг маш сайн гаргаж ирэх хэрэгтэй л дээ. Тэгээд тэр өөрчлөлтийг яагаад энэ өөрчлөлтийг хийж байгаа гэдгийг маш сайн ойлгоод өөрсдөө бас оролцоод дэмжиж ирэх юм бол аяндаа өөрчлөлтийг дэмжиж эхлэх болно. Мэдээж гэхдээ өөрчлөлт хийж байгаа тохиолдолд бол байгууллагын 30% бол заалттай эсрэг үүсдэг. Тэгэхээр энэ бол дэлхийд даяараа судлагдсан тоо. Хин ч эсэргүүцгүй 100% таныг дэмжиж өөрчлөлт явагдана бол гэж байхгүй. Гэтэ аль болох эрсдэл багтаагаар хор хүнэл багтаагаар эхлүүлье гэх юм бол өөрчлөлтийн менежментийн чухал аргуудыг авч хэрэгжүүлэх хэрэгтэй. За мэдээж удирдлагын сэтгэл зүйн бэлтгэл за стрессийн зөндөө олон зүйлүүд яг тий бодчихлоо. Өөрчлөлт хийх гэж байгаа энэ хүн маань өөрөө сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй байна гэж бодлоо. Тийм яг үнэ сэтгэл зүйн дархлаа маш чухал. Ер нь яагаад менежментээс илүү манлайлал асар хэцүү байд юм бэ? Манлайлал яг хөрсөн дээрээ бууж чадахгүй буюу хүн яагаад цагаад болохлаараа манлайлж чаддгүй юм бэ гэсэн чинь ерөөсөө стресстэй холбоотой. Хүн өөрийнхөө өдөр тутмын стрессийг удирдлага өөрийнхөө өдөр тутмын стрессийг удирдах чадахгүй байх юм бол тэр стресс нь бугасаар агаад юу хүний бодол санааг сонсох тэг үзэл бодлыг нь сонсох. Шууд аваачаад ингээд ашуурдаад буулга явчихт юм байл та. Би чамайг сонсох зав байхгүй байна. Чи цаашаа вай гэд тэ. Тийм учраас удирдлага хүний хувийн зохион байгуулалт гэдэг бол нэг талаараа тэр манлайлалын суурь байдаг байх нэ. За Volkswagen-ы 2008 оны нэлийн цаг явсан учраас хэвлэлээ ингээд ерөнхийдөө дуусгая гэж бодож байна. Хоёр дахь удаагийн лайваар дараагийн 7 хоногийн подкастаар за тэгвэл яаж сэтгэл зүйн аюулгүй байдлыг бий болох вэ гэдэг тухай ярилцсан. Та бүхэн бас нээлттэй оролцоорой гэж хэлмээр байна. За 2008 онд Volkswagen ногоо машин үйлдвэрлэгч боллоо гэж буу юм болсон. Гэтэл яг үнэндээ удирдлага нь яасан бэ гэхлээр ямар ч аргаар хамаагүй ногоо машин үйлдвэрлэл гэд даалгавар өгсөн. Тэгээ инженерүүд энэ технологи манай технологийн шийдлүүд болохгүй байна гэдэг юм бол асар их дургуутсаж бухимдаж юм хамаа авч шийддэг төрлийн байсан байгаа. Тэгээд энэ стандарт нь шийдэхгүй байсан чинь инженерүүд нь яасан бэ гэхээр тестийг нь хуурах тухайн дээр Америкийн ногоо машин үйлдвэрлэгч ногоо машины шалгуурыг шалгуур тангаж ийнө гэдгийг одоо турших тийм тест байт юм байна л да. Тэр тестийг нь програмд хуурамч тийм дохио өгөх програм боловсруулсан байгаа юм. Тэгээд Volkswagen ногоо машин үйлдвэрлэгч боллоо гэдгсэн. Гэтэл яг үнэндээ тэр нь үгүй байж таарад байгууллагын нэр хүнд нь асар хүчтэй унаад олон мянган хүмүүс Volkswagen гэдэг машиныг худалдаж авахаас татгалзаж ирсэн шүү дээ. Тэгэхээр яг нэг удаа хуурж болно. Гэхдээ цаашид байн хуураад байж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тийм яг үнэ. Тэгэхээр хэдүүлээ ингээд өнөөдрийнхөө лайвыг дуусгая. Өнөөдрийнхөө подкаст бичлэлийг дуусгая гэж бодож байна. Нарийн хувьд өнөөдөр магадгүй та чи эндээс ярилцсан зүйлийг 3 зүйлээр дүгнэж хэлээч гэвэл юу вэ? Тэгэхээр миний бас яг ингээд менежментийн аргуудыг судалсныхаа дараа яаж тэгвэл хүнтэй ажиллах юм бэ? Хүн гэдэг чинь өөрөө маш хамгийн хэцүү, удирдахад хэцүү нөөц юм байна гэд судалж эхлэхэд итгэлцлийн тухай номыг анхаарсан. Стефен Потрийн итгэлцлийн хорд гэдэг номыг анхааршаад хүмүүст би итгэл төрүүлэх хэрэгтэй байна. Яаж итгэл төрүүлэх юм болоо гэл. Ингээ итгэл гэдэг юм айгүй чухал гэдгийг ойлгоод би ингээд хүнд итгэл надад ингээд итгэхгүй байсан ч би итгэж эхэлсэн. Миний итгэлийг алдсан ч алдхаас айхгүйгээр би итгэж эхэлсэн байхгүй хүмүүс. Тэгээд яаж ингээ хүний итгэлийг би өөртөө ингэж татаж чадах вэ гэж бодсон чинь айцгүй очноо бүрдүүлэх хэрэгтэй юм байна. За тэгээд хоёрдугаарт нь гэвэл бас яг миний ажил дээр ч гэсэн ийм асуудлууд гардаг.
яг ингээл шахуу ажилтаа тий. За яг энийг ингээл байж ингээд өөр нэг хүн орж ирэл ингээд өөр юм асуух ч юм уу. Эсвэл ингээд өөрийнхөө асуудлыг яриад эхлэхээр би шууд ингээд блог хийж эхэлдэг. Энэ бол чиний асуудал чи энийг өөрөө шийдээд би энийг шийдэе тий. Хоёул өөрөөсөө асуудал шийдээ гэдэг ингээд хүнийг бас ингэж бас гомдоож исэн. За бас найзаагаа ч гэсэн гомдоож исэн тохиолдол бол байдаг надад. Тэгэхээр нэгдүгürt гэл нөгөө хүмүүстэй би айц төрүүлж исэн юм байна. Бас одоо юу гэдэг итгэлийг нь алдчихсан юм байна гэж бодлоо. За тэгээд 3 дугаарт нь гэх юм бол яа харахгүй хүмүүс надаас ч гэсэн ингээд KPI-г яаж шагнал урамшуулсан системтэй холбох вэ гэдэг аргачлалуудыг асуудаг. Авах боломжтой. Гэтэ яг ийм зөөлөн гэж нэрлэдэг байгаа. Ерөнхий ур чадварууд те. Ерөнхий ур чадваруудыг суулгахгүйгээр орчин соёлыг нь бий болгохгүйгээр бол ямар ч одоо сайн арга төлөвийг хийх хэрэгжүүлэх боломжгүй болоод идэв юм аа гэж бас хэлмээр байна. Тийм ч учраас манай одоо Шрам клубын 12 сарын хөтөлбөр маань арга бүлгийг хослуулсан буюу яг энэ гол тулгараад байгаа гүйцэтгэлийн менежментийн аргуудыг нэмэх нь энийг хэрэгжүүлэхтэй холбоотой удирдлага эсвэл хэрэгжүүлж байгаа та өөрөө өөрчлөлтийг байгуулахдаа яаж хийх юм? Та өөрөө яаж сэтгэл зүйн хувьд хүчтэй байх юм? Дархлаатай байх юм гэдэг талаар илүү одоо ингэж цогцолсон байдлаар мэдлэг олохыг хичээж байгаа. Маш их баярлалаа. Чамайгаас ярьж байхад бодогдчихлээ л да. Яг цагаад болохоор яг үнэндээ ингээл тэг хүмүүсийн санал бодлыг сонсоод шийдвэр гаргуулаад байна гэдэг одоо цаг хугацаа 24 хоногт 24 цаг байгаа. Тэрний 8 цагийг бид нэр ажилдаа зарцуулж байна тий. Асар хэцүү. Гэхдээ байгууллагад тодорхой процесс байх хэрэгтэй байдаг юм. Тэгэхээр бид нэр дараагийн лайваар бол хэрхэн энийг бий болгох вэ гэдгийг бол заана. Нэгдүгээр болохоор байгууллага тодорхой процесс байх хэрэгтэй мэнэ гэдгийг хэлмээр байна. Нөгөө талаараа би бас анх коуч болж байхдаа коуч нар тий хүмүүстэй уулзалт хийхлээрээ тухайн мөчт нь ихтгэлцлийг бий болгож сурах хэрэгтэй гэдэг. Тэр бол цөөр ур чадваруудын нэг байдаг л та. Тэгээд коуч болсноороо би юуг ойлгосон бэ гэхлээр ихтгэлцэл нэг үгэн дээр л явагддаг юм байна. Нэг үгэн дээр л тогтч байт юм байна. Нэг биеийн хилэмж дээр тогтогчтой юм байна гэдгийг хүчтэй ойлгосон. Тэгэхээр нэгдүгээр бизнес гэдэг бол процесс байх нь, хоёрдугаар гэх юм бол бидний хоорондоо ярьж байгаа удирдлага хүний ашиглаж байгаа үг хэллэг, хандлага гэдэг нь одоо биеийн хилэмж гэдэг ч юм уу те. Тэр бүх зүйлтэй холбоотой байдаг юм байна гэдгийг хэлмээр байна. За мэдээж зөвхөн процесс, зөвхөн биеийн хилэмж хэлж байгаа үг гэл ингээл гадаа зүйлээс бид нэр шийдлийг хаагаас, сэтгэлцлийг хаагаас илүү дотроо хэн болж өөрчлөгдөх вэ? Дотроо би ажлагчдаа хэн байх вэ? Бага удирдахтаа хэн байх вэ гэдэг дээрээ ажиллах нь нэг талаараа урт удаан хугацаанд тийм гүн ихтгэлцлийг бий болгох юм байна гэдгийг хэлмээр байна. Одоогоор бол ерөнхийдөө ажиглагдаад байгаа зүйл бол за би хүнд таалагдж сурмаар байна гэдэг ч юм уу те. Хүнийг ингээд татаж сурмаар байна. Тэгвэл надад ямар арга байна? Тэрийг заагаад өгөөч. Тактикийн хэмжээнд асуугаад ирээд таалж байгаа юм. Гэтэл яг үнэндээ энэ бол тактик биш ээ нэг талаараа. Та хэн болж өөрчлөгдөн буюу та дотроосоо хэн болж өөрчлөгдөн? Дотроосоо ямар альтернативыг гаргаж чадна? Тэр хэмжээгээрээ та илүү нөлөө бүхий, илүү сайн удирдлага болж чадна гэх юм уу та. За ингээд хичээлээ дүгнээд хэлэхэд бол өнөөдөр бид нэр байгууллагын сэтгэл зүйн аюулгүй байдал гэж юу вэ? За байгууллагын байгууллагт сэтгэл зүйн аюулгүй байдал, за гүйцэтгэл муу тохиолдолд хүн ер нь ямар байдалд орд юм бэ гэдэг тухай ярилцлаа. Хэрвээ байгууллага өндөр бүтээмжтэй инновацлог байлгая гэж бодож байгаа бол сэтгэл зүйн байдлаа аюулгүй байдлыг өндөр байлгахаас гадна гүйцэтгэлийн стандартыг ч гэсэндээ өндөр түвшинд барьж өгөх хэрэгтэй байт юм байна гэж хэлмээр байна. За ингээд түнчлэн хэрвээ бизнесээ хүршгүй өндөр зорилго нэмхэн чихээ таглах буюу хэнийг сонсдоггүй тийм байдалтайгаар ийм жортоогоор байгууллага удирдах юм бол та урт удаан хугацаанд байгууллага мөхөл рүү аваачиж байгаа юм байна. Мөн түнчлэн хувь хүнийхээ тэр ажлагчдынхаа суралцах чадамж, оюуны чадамжийг хааж байгаа юм байна шүү гэдгийг хэлмээр байна. За нараад магадгүй төгсгөөд хэлэх зүйл байна уу? За өнөөдөр бас
маш олон байгууллагад тулгараад байдаг асуудлууд ялангуяа удирдлагын арга барилтай холбоотойгоор анхны юм бүр суур ойлголтыг нь хүн удирдахын анхны суур ойлголтыг өгсөн Болормоодаа маш их баярлалаа. Тэгэхээр айц гэдэг бол угаасаа хүн амьтны төрөл зүйлийн амьд үлдэх одоо төрөлхийн инстинкт байдаг. Тэгэхээр энэ инстинктийг бид нэр одоо зөв залж чадах юм бол хүний удирдах үнэхээр зөв суур болж болов гэж бодож байна. За баярлалаа. Баярлалаа. Ингээ дараа уулзлаа. Түр баяртай. За баяртай. Яа. Айва төгсөж тий.